Гэнтэн аймаг дахь магадлан идэвхжлэгдсэн Политехникийн коллеж. Тус сургууль 590 суралцагч, 35 багш, 45 ажилтнтайгаар мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн багш нарын 54% нь магистр, 87% нь бакалаврын боловсролын зэрэг эзэмссэн. Мэргэжлийн боловсролын 4 зөвлөх, 11 тэргүүлэх, 9 заа гаргаж зэрэгтэй багш нар мэргэжлийн боловсролын шинжилэлд зохих хувь нэмрээ оруулж байна. Боловсролын магадлан идэвхжлэх үндэсний зөвлөлийн тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан идэвхжлэгдэв. Олон улсын ISO 9001:2015 стандартыг 3 жилийн хугацаатай чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн байгууллага болов. Олон улсын эко сургууль хөтөлбөрийн хүрэл, мөнгө, ногоон тугийг мэргэжлийн боловсрол сургалтын салбараас хэрэгжүүлсэн анхны сургууль болсон юм. Гэнтэн аймаг дахь Политехникийн коллежийн дэргэдэх сурагчдын хоршоо туршлага нь үндэсний хэмжээний 256 туршлагаас шилдэг 5 туршлагын нэгээр шалгарч үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн. Бид сургуулийн гадаад харилцааг сайжруулах, дэвшин суралцах зорилгоор хөдөө аж ахуйн их сургуулийн инженерийн сургууль, үндэсний техникийн их сургууль, Читэм мужийн ажил мэргэжлийн сургуулиуд, бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын Урд Үзэс хорны Шилийн гол, Хянган аймгийн ажил мэргэжлийн сургуулиудтай хамтран суралцагч дэвшин суралцах хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллахаас гадна бид сургуулийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Герман улсын Ахмад мэргэжилтний алба, мөн Америк улсын Эктамны корпусын сайн дурын мэргэжилтнүүдийг тогтмол урьж хамтран ажиллаж ирсэн юм. Мэргэжилтийн ажилтан та Монголын ирээдүй.